10 дугаар тест, 12 дугаар бодлого. За дараах тоонуудаар бол талаа хийсэн гурвалжин хичнээн баггүй гэж. За тэгэхээр эхлээд бол гурвалжин үүсгэхийн тулд ямар гурвал байвал байх ёстой вэ гэдгийг авч үзье. За тэгэхээр гурвалжин үүсгэхийн тулд аль ч хоёр талынх нь нийлбэр бол 3 дахь талаасаа бол заавал их байх ёстой гэсэн энэ дүрмийг бол баримтлана. За А дээр нэмэх С-ийн нь бол B-гээсээ заавал их байна. За ийм гурван тоо бол гурвалжны бол тал болж чадна гэсэн үг. За тэгэхээр эхлээд эндээсээ бол яг үгээр за 1 2-той бол за энд бол хичнээн гурвалжин байх вэ гэсэн учраас зөв гурвалжин, адил хажуут гурвалжин бүгд бол тооцогдно гэж үзье. За тэгэхээр эхлээд зөв гурвалжингуудыг бол тоолчих. За зөв гурвалжин энэ бол байж болно. 2 2 2 талтай бас байж болно. За 4 6 6 талтай байж болно. Мөн 7 7 гэсэн ийм зөв гурвалжин бол нийтдээ 4 ширхэг байна. За одоо хамгийн хэлбэр тоологдож болохоор нь бол яг үгээр адил хажуут гурвалжингуудыг тоолчих. За тэгэхээр нэг талтай гурвалжин бол эндээс бол үүсч чадахгүй байгаа. За хоёр талтай гэвэл нэг гэсэн гурвалжин бол үүсч чадна. За өөр бол хоёр талтай бол гурвалжин бол үүсч чадахгүй. 2 2 6 гэх юм бол энэ бол гурвалжин үүсч чадахгүй. Яагаад гэвэл 2 дээр 2-ыг нэмэхээр 4, 6-аас бол их байж чадахгүй. Нөгөө энэ нөхцөлийг бол ихэнд авсан 3 нөхцөлийг бол хангаж чадахгүй учраас. За тэгэхээр 6 гэсэн талтай гурвалжин бол байж болно. За энэ бол байж чадна. Энэ дээр бичсэн 3 нөхцөлийг бол гурвангийн хангаж чадна. За 6 2 бол байж болно. За 6 6-г бол бидэнд бичсэн байгаа. Тэгэхээр 6 6 7 бас байж болно. За нөхцөлийг бол биелүүлж чадж байгаа. За дараа нь 7 7 1 гэсэн талтай байх гурвалжин бол болно. За мөн 7 7 2 биелнэ. За мөн 7 7 6 бол мөн адилхан гурвалжин үүсгэж чадна гэсэн. За эндээс бол нийтдээ биднэрт бол 7 ширхэг адил хажуут гурвалжин үүсчлээ. За одоо элдв талт гурвалжингуудаа бол тоолчих. За элдв талт гурвалжин тоолохын тулд бол энэ дээрх нөхцөлийг бол биелүүлж авах хэрэгтэй. За тэгэхээр 1 2 3 1 2-той бол гурвалжин бол байж чадахгүй. За 2 6 7 гэсэн гурвалжин бол биелж чаднаа. За тэгэхээр эндээс бол элдв талт бол 1 ширхэг байна. За эндээс нийтдээ 12 ширхэг гурвалжин бол үүсч чадах нэ.